Гэрээр одоо энэ улсын орлого тасардах эрсдэлтэй болж штэ. Тэгэхээр энэ байдал хэр үргэлжлэх вэ? Та бодит мэдээллийг бас. За яг өнөөдрийн байдлаар бол өнгөрсөн оны яг өдний хүртэлх хугацааны нүүрсний экспорт энэ жилийн нүүрсний экспорт хоёр тэнцүү байгаа. Өөрөөр хэлбэл Монгол улс уул уурхайн биржийн тухай хуультай бид нар нүүрсээ биржээр урьдчилан борлуулад хил нөхцлөөр буюу тухайн улсын одоо худалдаа авсан байгууллагын одоо хашаа бомб руу хүргэж өгдөг ийм хуультай. Тэгэхээр бид нар өнгөрсөн хугацаанд борлуулсан нүүрсүүдээ одоо хүргэж өгж байгаа. Тэгэхээр бол нийлүүлэлт бол тоо хэмжээ нь адилхан гарч байгаа гэж ойлгож байна. За бодиттой зүйл бол нүүрсний үн буурсан байгаа. Бид нар одоо улсын төсөвдөр 105 одоо доллараар дундчилж одоо 83 сая тонноор дундчилж улсын төсөвдөр бичсэн. За яг өнөөдрийн байдлаар бол нүүрсний дундаж ханш 80 Америк долларт хүрсэн. Өөрөөр хэлбэл 20-25 Америк доллараар ханш нь буурчаад байгаа. Уул уурхайн бирж дээр одоо 4 төрлийн нүүрс борлуулдгийн 2 төрлийн нүүрс бол худалдаа авахч байгууллага одоо оролцохгүй байх жишээтэй ийм байгаа. За энэ нөхцөл байдал бол бас одоо тийм богино хугацаанд үргэлжлэхгүй байх гэж ингэж харж байгаа. За бид бүхэн засгийн газар дээр яаралтай энэ асуудал дээр одоо хуралдаад уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг одоо дэмжих, нэмэгдүүлэх юм одоо ажлын хэсгийг сангийн сайдаар одоо ахлуулан байгуулсан. Өнөөдөр анхны хуралдаан болно. Бид бүхэн энэ уул уурхайн биржээр арилжаалдаг ганц нүүрс гэлгүй бусад төрлийн түүхий бүтээгдэхүүн, за дээрэс нь алтныхаа одоо олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх, бусад бүтээгдэхүүнийхээ экспортын хэмжээг нэмэгдүүлж энд гарч байгаа одоо нүүрснээс олох орлогын дутагдлаа нөхөх юм зорилготой ажиллаж байгаа гэдгийг Алтны зүйл юу вэ? Алтны үн бас буур хандлагатай байдаг шүү дээ. Сангийн сайд өнгөрсөн 7 хоногт мэдээлэл хийхдээ бол алтны үнийн өсөлт өөрөө энэ одоо төсвийн алдаглаа нөхөө явна гэсэн боловч дахиад бас дэлхийн зах зээл дээр алтны үн унах юм хандлагатай байна л да. Тэгэхээр ер нь засгийн газар энэ бүхэнд яг ямар арга үн буурж байгаа хүчин зүйлийг алтны үн бол дотоодын хүчин зүйл нөлөөлж байгаа юм. За алтны үн бол түүхэн дээд хэмжээндээ байгаа. Хадгалагдж байгаа 2900 Америк доллар нэг унц алтны үн байгаа. Грамм шилжүүлэх юм бол 1 грамм алтны 330-аас 40 мянган төгрөг байгаа. Тэгэхээр энэ бол их үнэтэй байгаа гэсэн үг. Бид нар төсөвдөр алтны үнийг 1850-аар тавьсан. Хэмжээгээ бид нар өмнө жилүүдэд 20-оор тавьдаг байсан бол энэ жил 18 тонноор тавьсан. Бид нар үн 2900 хүрсэн 18 тонно 20 тонн хүргэсэн тохиолдолд бид нар эндээс нэмэлтээр нэг 760 орчим сая доллар зөвхөн алтан дээрээс олох юм одоо тооцоолт хийсэн байгаа. Тэгэхээр энэнийхээ төлөө бид бүхэн засгийн газар дээрээ одоо хөтөлбөр боловсруулад явж байгаа. Энэ асуудлыг яаралтай шийдэж улсын их хурлаар ойр хугацаанд оруулах юм бодлоготой байгаа. За нүүрсний үн дээр бол тодорхой Трамп тариф гэж ярьж байгаа тийм ээ. Хоёр улсын Америкийн нэгдсэн улс бүгд хамт хятад улсын хоорондын энэ худалдааны одоо маргаан дээрээс болоод өөрөөр хэлбэл хятадын гангийн экспорт буурж ирж байгаа. Тэн дээр Америкийн нэгдсэн улс бол өндөр тариф тавьсан. Үүнтэй холбоотойгоор тодорхой хугацаанд бол гангийн экспорт буурсантай холбогдуулж гангийн экспортыг ганг боловсруулахад хэрэгэлдэг манай улсын когсчих нүүрсний одоо борлуулалтын дээр нөлөөлж байгаа. За бид бүхэн бас мөн тун удахгүй бүгд хамт хятад улсын одоо дээд хэмжээ тухайлах юм бол хөгжил шинтгэлийн хорон дээр Монгол улсын нүүрсний одоо экспорт хэрэглээтэй холбоотой асуудлаар бас тодорхой уулзалтуудыг хийж энэ хэдийн хэмжээний нүүрс авах болцоотой нэмж авах боломжтой гэдэг талаар бол тодорхой одоо зүйлийг сонсгол. Одоо China Energy он чараад одоо бор тэгийг олборлоно. Энд дээр одоо хизээ яг тендерын зарлагдаа яг одоо ингээд сойрхон батлагчаар хоёр одоо улс компани хоорондын гэрээ байгуулагдана гэж байгаа шүү дээ. Тэрний дараа процесс яг яаж вэ? Тендер нь бас хизээ явах уу? За Монгол улсын хуулийн дагуу бидний одоо өнөөдөр өргөн барьсан засгийн газраас энэ хоёр улсын засгийн газар хоорондын хэлцээрийг улсын их хууль сойрхон батлагдмагц одоо төв захиргааны байгууллага буюу өөрөөр хэлбэл улсын их хурл засгийн газрын зүгээс хийх одоо гаргах шийдвэрүүд ингэ дуусж байгаа. Түүнээс цааш бол 3 одоо асуудал байгаа. Түүний эхнийх нь дэлгэр сайхан сайдын хэлж байгаа төмөр замын хил холболтын тендерийн асуудал. Хоёр дахь нь бол нүүрс худалдаа урт хугацааны гэрээ шууд хоёр компани хооронд байгуулагдаад шууд одоо ажилд орно. Энэ юу гэхээр бидний төлөвлөсөн нүүрсний 83 сая тонн дээр нэмэлт 5 сая тонны их усүр нэмж борлуулагдах юм боломжтой. Тэгэхээр 5 сая тонныг 80 доллараар бодоход 400 орчим сая доллар 25 онд бид нар нэмэлтээр энэ China Energy компанитай хийж байгаа борлуулалтаас олох юм боломжтой. За 3 дахь асуудал нь бол энэ 5 компани маань өөрөө одоо максимал хүчин чадлаараа олборлолтоо хийгээд
явхад энэ 5 саяг нэмээд цаашаа явах боломжгүй болж байгаа. Тэгэхээр бид нар цаашдаа одоо шинээр одоо өмнө нь геологийн баримжаа судалгаа хийсэн 2 орд дээрээ илүү наривчлсан судалгаа хийж тэнд одоо шинэ уурхайн ам гаргах ажилдаа орж иж ганцын China Energy гэлтгүү бусад экспортлох нүүрсээ эндээс олборлох юм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Хил дээр нөхцөл байдал хүндээ байна л да. Одоо жишээ нь нөхцөл байдал одоо бүх талбай болох нүүрсээр дүүрчихсэн том тэргүүд бол одоо ерөөсөө огт нүүрс төвлөл хийхгүй байгаа. Тэгэл энэ нөхцөл байдал ер нь хизээ хийх юм бол. За энэ яг үнэндээ Монголын талаас хамааралгүй болчиход байгаа. Тэрний юу гэхээр Монголын уул уурхайн биржийн хуулиар борлуулагдсан нүүрснүүдийг DAF буюу тухайн одоо худалдаа авсан байгууллагын терминал дээр бид нар хүргэж өгч байгаа. Энэ том тэрэгнүүд чинь тэнд авчиад хүргэж өгөө буулгаж байгаа. За цаана үнийн уналттай борлуулалтын тодорхойгүй хэмжээгээр зогссонтой холбогдуулаад бүгд хятад улсын дотоодын таталт зогсчиход байгаа. Тэгэхээр тэнд нөгөө одоо ганц мод бомтон дээр байгаа томоохон нүүрсний одоо буулгаж байгаа терминалуудын одоо терминалууд нүүрсээр дүүрчээд байгаа тийм. Тэгэхээр дотоод таталт явж эхэлж энд хэмжээ багасан. За үүнтэй холбогдуулаад нөгөө наанаас бид нар хүргэдэг хэмжээгээр хүргэхээр буулгах газрын асуудал бас энэ дээр тулгараад байгаа. Тэгэхээр энэ бол шууд манай талтай холбоотой асуудал биш. Гэхдээ бид нар энийг сая одоо Бүгднамт хятад улсын элчин сайдын яамаар дамжуулаад энэ талаар хоёр талын уулзалт хий. Жавхлан сайд дээр байгуулсан ажлын хэсэг дээр энэ талаар ойрын хугацаанд бомтон дээр очиж ажиллаж энэ асуудлыг бас газар дээр нь шийдвэрлэх талаар ажиллах. Хэдийн хугацаанд энэ хүндрэлтэй байдал үргэлжилдэг юм. Одоо хонцоо үргэлжилж байна. Үсчээд байна шүү дээ. Тий. Ер нь бол яг энэ хугацаан дээр бол одоо юу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Яг үзэж байгаад тий. Одоо газар дээр нөхцөл байдлыг үзчихэж мэдээллийг хөргүүлээ. Яг ингээд одоо ордод бүртэх хідэн байгууллага газар байгаа гэдэг нь 50 гаруй. Тэрийг одоо уул уурхай яамнаас энэ хамрын чуулгандаа багтаад өргөн барьж стратегийн одоо орд газруудаа нэмэгдүүлэх үү? Яг хідэн орд байна одоо. За бид нарт стратегийн ордоор бүртгэгсэн 16 орд байгаа. За тэр 16 орд дээр нэмэгдүүлээд стратегийн ордоор бүртгэх боломжтой 39 ордын чагсаалт байгаа. За энэ дээр өнгөрсөн 11 сард засгийн газрын тогтоол гарч энэ ордуудыг стратегийн ордод бүртгэх орд одоо мөн эсэх талаарх асуудлыг ажил дээр эрс соёлын сайдад даалгасан. Энэ хүрээнд манай яам ажиллаж байгаа. За тэгэхээр өөрөөр хэлбэл 16 ордосоо нэмэгдэх ордуудаа бид нар энэ хаврын хугацаанд одоо хэдэн стратеги орд болох вэ гэдэг асуудлыг засгийн газар улсын хурлаар оруулж шийдэв. 15 оноос хойш сайдаа ингээ хил холболт тасарсан шүү дээ тийм. Тэгэхээр одоо алдсан боломж өгтгөн хэрний хохирлыг одоо хэн барлуулах хэрэгтэй вэ? За бид бүхэн тооцоол гаргасан. Энэ хил холболт маш удаан хугацаанд тасарсантай холбогдуулаад бид нар бол ойролцоогоор нэг 4.5-аас 5 тэрбум Америк долларын зөвхөн борлуулалтын орлогоос алдсан гэдэг ийм тооцоолыг манай яамныхан гаргасан. За мөн одоо энэ хил холбоотыг хийхгүй явах хоног тутамд бид нар ирээдүйд алдах боломж бас маш их байгаа. Тэгэхээр бидний өнөөдрийн энэ засгийн газрын өргөн барьж улсын хурлаар сойрхон батлуулах энэ үйл ажиллагаа аль болох хурдан байх тусмаа Монгол улсад алдагдал багтаа болно. Хин нөхөн төлөхстэй юм бол. За одоо хацаасан хүмүүстээс хариуцлага асуух юм. за яг тэрэн дээр бол одоо шууд хариулах боломж олох. Тусгай үүрэгт элчин сайдаар томилогдож байгаа. Одоо энэ тусгай үүрэгт элчин сайдууд 14 мега төслийг хариуцж ажиллана гэдэг нэмэгдээд байгаа. Танай одоо салбарын тухайлбал мега төслүүдээс яг ямар хүмүүс одоогоор одоо тусгай үүрэгт элчин сайдаар томилогдохоор болсон бэ? Тодорхой мэдээлэл танай нь. За яг одоо тусгай үүргийн нэг 7-8 элчин сайдууд томилогдох шийдвэр гарсан. За манай бараг тал орчим хувьд тий манай дээр ногдох бах. За над байгаа мэдээлэлээр улсын хурлын дараагаар ажиллаж байсан Зандаа хүүгийн их бол дарга энэ хийн хоолой асуудлаар за Монгол улсын ерөнхийлөгчөөр одоо шахмал түлш өөрөлдөл агаарын бохирдолтой холбоотой асуудлыг хариуцж авч байгаа гэсэн мэдээлэлтэй. Нарийн саргийн төмөр зам байсан бол одоо жил хэдэн сая тонн нүүрс дарна гэсэн тооцоо гарсан гэдэг юм байна. Тэгээ дээрээс нь тэр хийн хоолой асуудал дээр таны одоо хувь хүний байр суурь сонирхох